Ерөнхий үндэст нь би одоо зөв ойлгов. Алтан дээр олгосон лиценз чинь бол хангалттай байгаа юм байна. Бага лицензүүдээ эдийн засгийн эргэлтэнд оруулсны дараа нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь 3 төрлийн 3 тахилгатай хайрхан энэ дотор нь орж байгаа юм байна. За үүнийгээ бас болооч гэсэн асуудал байгаа юм тийм үү. Яг миний асуултын агуулга нь юу гэхээр ер нь яг энэ байгаль орчинд учруулж байгаа хохирол алтыг нь авч байгаа ч гэсэн нөгөө талдаа учруулж байгаа хохирол тэр чиглэлийн тооцоо байна уу гэж асуусан байхгүй. Бас нэг зүйлийг зүгээр ташрамд хэлэхэд хилийн бүсийн зурвас орсон гэж энэ дээр бол би бол маш эсрэг байр суурьтай байдаг юм шүү. Яг тэгэхээр альва улс орнууд хилийн бүсийнхээ ялангуяа яван дараа хилийн бүс нутагт маргаан гарах вэ гэдэг үүднээс нэн тэргуунд хилийн бүс орчмынхоо нутагт хайгуул хийж түүнийгээ эдийн засгийн эргэлтэнд ордог маш олон туршлага байдаг. Үүнийг бол энэ талаас нь бол дэмжих боломжгүй. Тэрнээс төрийн тусгай хамгаалалттай нэмэх үү? За, нэмээд мэнүүд. Тэр төрийн тахилгатай хайрхан хийгээд за бусад байгаль орчныг хамгааллын асуудал дээр нь бол дэмжиж байна. Хариулах уу? Олон ажлын хэсэг. За, ажлын хэсгийн 5 номер. За, Ганбаатар гишүүнд танд бас дараа нь энэ 46 47 дугаар тогтоолтой холбоотой хамрагдаж байгаа газар нутгуудтай холбоотой түүн дээр хийгдсэн зарим судалгааны мэдээллүүдийг бас тань руу явуулъя.